За танай хошоо хэдэн сард анх байгуулагдав? Манайхшаа энэ 24 оны 5 сарын 8-нд хэдүүдэд байгуулагдав. Энэ залуучуудын төрс бас малчд малчтыг дэмжиж хөдөлмөрөө хоршиж амьд ажиллах талаар одоо бас хамтарч ажиллах хоршоо байгуулъя гэсэн санал тавьсан. Хэдэн 10 гаруй хүн хамтарч ажиллахаар болоод ингээд эхнийхээ одоо энэ өргөдөө гаргаж зүүн баялаа анхны одоо хоршоо болж байгаа шүү дээ чинь бид түрүүнд яг болтой шүү. Тэгээд энэ авсан одоо бас бидний хөдөлмөрийг хоршоог дэмжиж санхүүжилт болгож байгаа нэг аль болох үргэлжлэхтэй зарцуулах одоо цаашид хамтаа ажиллах хөдөлмөрөө сайн хоршиж арай ашигтай ажиллахыг л одоо бүгдээр ярилцаж зөвшөөрсөн л ингэж хоршиж ажиллахаар болоод хоршоо байгуулж байна да. Манай энэ хоршоо гişүүд ерөнхийдөө мал аж ахуйг төшгөлсөнд одоо махны шиглэлийн өхөр наамын сайл сүүний чиглэлийн одоо мал аван тэгээд терминал 5 газарт зарим талбайднуудаа бас малын тэжээл, ногоон тэжээл тарих тийм л зорилготой ажилтнаа өшөө бас ажил хийх байх. Улсын хурлаас уламжлалт мал аж ахуйн уур амьсгалын өсөл давмдуулах зохицуулалтын хууль батлагдаж энэ ажлын хүрээнд шинэ хоршоо хөдөлгөөн Монгол орнд яригдж за бүх одоо сумдуудад энэ хоршоог сурчлах, ойлгуулах арга хэмжээ зохион байгуулагдсан. За энэ анхудаа одоо мал аж ахуйн салбарт 5 их найдын хөнгөлөлтөө үүдтэй зээлийг гаргах юм шийдвэр гарч энэ ажил одоо Бүрэнгээ аймагт өрнөж байна. За энэ ажлын хүрээнд зүүн бүлээс сум дэлгэр наадмын булаг хоршоо шинээр одоо байгуулагдаж одоо 9 өрхтөө энэ хоршоо анхудаа Бүрэнгээ аймагт шинээр байгуулагдаж за төрийн банкнаас 178 сэдвийн хөнгөлөлтөө зээлийг зээлийн батлан таалтаа хамтарч давж за малын тэжээл тариалах, малын чанар сайжруулах, өхөр өсөх үндсэн чиглэлээр одоо байгуулагдаж өнөөдөр зээл авч байна. За энэ бол одоо аймагт анхдагч ийм одоо хоршоо болж үйл ажиллагаанд идэвхжиж байна. За ер нь бол одоо манай аймагт одоогийн байдлаар 20 гаруй хоршоо шинээр үүсгэн байгуулагдаж байна. За энэ ч гэсэн цаашдаа одоо нэмэгдэх итгэлтэй байна. Тэгээ нийт малчтаа энэ хоршооны хөдөлгөөнийг дэмжиж хоршоо хөдөлгөөнд идэвхтэй оролцож хамтран ажиллахыг уриалж байна.